Сайн байцгаана. Та бүхэндээ бид автын ажлынхаа хийсэн тайлангаа гүйцэтгэх рефератыг хэрхэн хийх талаар заав зөвлөгөө өгье. За бид автын ажлыг гүйцэтгсэн тухайн тайлангаа хасгаж хийхдээ бид автынхаа нүүрнээс хийхээс эхэлдэг. За тэгвэл хэдүүлээ хэрхэн бид автын нүүрийг хийх талаар эхний хэсгээрээ үзье. За нэгдүгээр бид автынхаа нүүрийг хийхэд бол бид нэр Microsoft Word програмыг сонгоно. За энэ програм дээрээс бид бид автынхаа ажлын нүүрийг хийхэд тулд нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Шинээр суулгасан ч юм уу олон улсын стандартаас хамаарат энэ Microsoft Word програм нь болохоор олон улсын хэмжээсээр ийм хэмжээст явдаг. Энэ чиг яаж мэдхүүхээр layout хэсэг рүү ороод margin хэсэг рүү орохоор энэ чигээр бичсэн байгаа нь ингэж харагдаж байна. За тэгвэл энэ хүү тохируулгыг өөрчлөхийн тулд Files-нээс option хэсгийг сонгоод options-нээс Word option гэж сонгох гараад ирэнгүүт энэ хүү цонхноос advanced дээр дараад display хэсгээс тохируулга хийж өгнө. За display хэсэг дээр ирэнгүүт энэ show measurements in units of хэсгээс centimeters гэж сонгоод OK дарнаа. За тэнгууд энэ одоо манай монголчууд ашигладаг сантиметрийн хэмжээс рүү н ордсон байгаа нь энд харагдаж байна. За тэгээд дөрвөн болонгийнхаа энэ хэмжээсийг бид автын нүүр хийж байгаа учраас 2.5 см болгоод OK дарна. За хуудасныхаа хэмжээг A4 болгож тохируулнаа. За ингээ A4 болгож тохируулсныхаа дараа яах вэ гэхээр home гэснээс borders командын тусламжтайгаар borders командын хажуу талын уурсан газартай төвчлөрөөр дараад borders and shading цонхноос page borders хэсгийг сонгоод box гэсэн дээрээ дараад за энэ хуудасныхаа дөрвөн болонгийн border буюу хүрээг хийж өгнө. За хүрээг хийснээр дараа толгой хэсэг дээр дараах текстийг чинь Монгол улсын шинжлэх ухаан технологийн их сургууль. За харьяа сургууль. Механик тээврийн сургууль гэж бичигөөд түүсээ голлуулна. Центрлээд болт болгоно. За бид алтынхаа зөвлөмж рүү эргээд очиход түрүүн багшийн тайлбарлсан A4 хэмжээний цаасан дээр хуудасны дээд доод баруун талаас 2.5 см, зүүн талаас 3 см гэж бичвэсэн. Энэ бол хуудасны доторх мэдээлэл байна. Бид автын нүүр хийж байгаа учраас бид нэр дээд доод баруун зүүн талаас 2.5 см-аар зай авсан байгаа. За дараа нь гарын дээр авирыг арай л үсгийн хэвээр бич Times New Roman-ыг сонгоно гэсэн байна. За Times New Roman үсгийн фондоор бид нэр бичих хэрэгтэй байгаа. За энэ гарчиг учраас толгой хэсэг учраас 14-ийн өндөртөөр тохируулж өгнө. За тэгээ мөр хоорондын зайг 1.5-аар тохируулж өгнө. Remove space after paragraph гэдгийг дарж өгч мөр хоорондын илүү зайг устгаад өгнө. За одоо Shutesing лого хэдүүлээ оруулж ирээ. Shutesing лого оруулахын тулд Shutesing сайт руу очиод энэ логоны хэсэг дээрээс холооныхаа баруун талыг тавшаад copy image-ийг дарнаа. За үүнийхэн дараагаар нүүр хийж байгаа Word-ийн файл дээр paste хийж оруулж ирээд за энийг хоёр тогшиж формат цонхон дээрээс crop хэрэгслийн тусламжтайгаар логогоо тастаад үлдээчихнэ. За одоо танхимын нэрийг бичиж өгнө. Танхимын нэр бол за жишээлбэл механик инженерийн танхим. За зүүн талд нь танхим байна, баруун талд нь мэргэжлэн механик инженер. За ингэж зэрсэж өгнө. За энэ текстийн өндөр бол өндөр байгаа учраас энэ текстийн өндрийг 12 болгож тохируулнаа. За үүний дараагаар энэ текстээ bold биш болгоно. Энгийн болгоно гэсэн үг. За ингэж. За цаасны гол бид алтын ажил
Даалтын ажил. За тэгээд сэдв гэсэн текст байх. За сэдв дээр нь бид нэр бие даалтынхаа дугаарыг бичгэн. За жишээлбэл тухайн оюутны бие даалтын дугаар 15 байлаа гэвэл 15-ыг бичээд өчнө. За бие даалтын ажил гэсэн текстэд томруулна. Томруулаад 36 болоод болд болгоч. Өндөр нь 36 болд. За үүний дараагаар сэдвийнхаа доор гүйцэтгсэн оюутны нэрийг бичгэн. Гүйцэтгсэн оюутан А амар жаргал. За оюутны код нь B2011-45. За зүгээр дурын код өгч шүү гэсэн. За ард нь гар үсэг бичих цай буюу цэвүүдийг тавьж өгнө. За үүний дараагаар шалгасан багш Төвшинбаяр. За хаалтан дотор за багшийн эрдмийн зэргийг бичиж өгнө. Эрдмийн зэрэг бол бас ялгаатай байдаг учраас бичиж өгч байгаа. Доктор таслал PhD цэг D. За ингээд ард нь нөгөө цэгүүдэд тавьж өгнө. Энэ дээр багш оюутан гар үсэг зурх ёстой гэсэн үг. За доошоо хуудасны доод хэсэгт хаана энэ бие даалтаа гүйцэтгснээ бичиж өгнө. За жишээлбэл бид нар Улаанбаатар гүйцэтгсэн учраас Улаанбаатар хот 2020 он гэж бичиж өгнө. 20 он. За ингээд бие даалтын ажлын нүүр маань дуусч байна. Одоо дараагийн хэсгээр хэдүүлээ бие даалтын ажлынхаа доторх хэсгийг хэрхэн бичих талаар үзье.